said, ooh, come on, baby, turn the lights off. Ooh, 'cause it's getting late. За урилга хүлээж аваад бид нар яг тэр үед тоглолттой байсан баг санагдаж байна. Нилийн завгүй ачаалттай байсан. Тэгээд утас дуурайд SBN-аас холбогдож байна. Ингээд нэвтрүүлэгт орооч гэд урилга ирсэн. Би чадах юм болоо гэж амар их болсон. Би өрөөндөө ижсэн. Тэгээд над руу уцтаад тэгээд ийм нэвтрүүлэг байна. Ингээ орох уу гэм пөөх бичээд гоо сайхантай багтаа л гэж бодсон доо. Тэгээд хүлээж авсан. Beauty in Mongolia гэдгсэн чинь би ингээ гайхаад за тэгээ баярлаа гэх. Тэгээ би бол айгуу тийм оройлгохгүй хүлээж авсан. Хамт олонтойгоо орж байгаа болохоор нэг санаа зовж яасан байхгүй. Тэгээд за бүгдээ хавж болчих байхаа гэсэн бодолтойгоор л авсан да. Гэтэ айгуу эвгүй байсан. Нэрнээс нь харахаар амар сандарсан. Яг юм бодол модалтай болох тэр. Жүжигчин болгон ингээд өөрсдөө будаад хувиргаар сурцсан байдаг болохоор дүрийг зүгээр энгийн байгаа хүн гаргана гэдэг нь өөрөө маш хэцүү зүйл байхгүй. Тийм мэдээж жүжигчд учраас тэрийг тэр тусмаа будалтаар гаргана гэдэг нь одоо бол бүр маш их таалагдсан учраас бас одоо энэ саналыг бол маш татгаар хүлээж авсан байгаа. Манай театрын уран бүтээлчд маань оролцож байгаа болохоос би илүү сонирхолтой болоо гэж бас тэр зүгээс нь өнцгөөс нь хүлээж авсан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч өөрийн гоо сайхныг чөлөөтэй илэрхийл. Tulip Beauty. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн алдарт дарс Bottega. Сайн байцгаана үзэгчдээ, орой минь төргий төгс төгөлдөр гоо сайхны илэрхийлэл болсон Beauty in Mongolia нэвтрүүлгийн энэ жилийн гайхалтай шинэ өм төрхөөр учин залгаж байгаа нэвтрүүлэг маань үүгээр эхлэж байна. За үзэгчдээ тэгэхээр 20 жилийн түүхтэй SBN телевиз маань энэ жил 20 жилийн ага тохиолдуулсан. За тэгээд Beauty in Mongolia Монголын гоо үзэсгэлэн нэвтрүүлэг маань 6 дахь жилдээ цоо шинхэн өм төрхөөр үзэгчтэй бүхэндээ хүрж байна. Энэ удаагийн дугаар, энэ удаагийн 6 дахь шоу нэвтрүүлгүүдийн бүх дугаар болгон за бүх оролцогч нар маань бус дугаараас хамаагүй өөр онцлогтой бүх тэмцээнүүд, бүх хоорондоо өрсөлдөх шатууд бүгдээрээ тис өөр онцлогтойгоор цоо шинхэн өм төрхөөр та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Үзэгч та бүхэн дугаар болгон таалагдана, мөч болгон таалагдана, гоо үзэгслэн болгон таалагдана гэдэгт 100% итгэлтэй байна. 6 дахь жилийн Beauty in Mongolia юугаар онцлог вэ гэвэл илүү драм, илүү хүчирхэг, илүү өрсөлдөөнтэй гал гарсан нэвтрүүлэг байх болно. Ер нь бол цус үзнэ л гэсэн үг л дээ орсон. Гоо үзэсгэлэнгээр одоо урдаа бариад хойно юм цус үзэх өрсөлдөөнөө бариад ингээд хоорондоо өрсөлдөх юм гэсэн. За тэгээд өнөөдрийн ер нь манай шоу нэвтрүүлгийн оролцогч нар хоорондоо өрсөлдөх оролцогч нар маань бас онцлогтой. Улсын хүүхд залуучуудын театрын бас төлөөлөл болсон залуу жүжигчдүүд маань оролцож байгаа. Эдгээр жүжигчид маань бол ичнээ одоо театрт хайртай үзэгчдийнхаа хайртай дуртай үзэгчнэр болсон авьяас чадвар авхаал самбаа гоо үзэсгэлэнгээр одоо хүүхд залуучуудын театрынхаа топ одоо 6 гэсэн үг ээ. Тэглэг байна. Тэгээд телевизийн хөтлөгчдөр дундаа бас гоо үзэсгэлэнгээр битээр топ 2 нь болоод ингээ ороод ирж байна. Тэгэхээр энэ дандаа топууд юм. Тайзан дээр өөрийн дотоод гоо сайхан илэрхийлэх мэдрэмжийг амьлуулдаг гайхалтай жүжигчид, уран бүтээлчид байгаа. Тэгэхээр Beauty in Mongolia-гаар дотоод гоо сайхны илэрхийллийг одоо гадаад дүр төрхөөрөө хэрхэн мейкап тогслуулж сэтгэлээ илэрхийлэх, төгс төгөлдөр мэдрэмжийг төрүүлэх чадварлагын чансаагийн шалгая тий. Тэгээ өөрийнхөө бас тархины хурд авьяас чадвар хэр хурдтай байна. За хэр олон юм сэтгэж чадж байна. За ер нь бол тэгэл өрсөлдөхөд явцад бол одоо өрсөлдөх багтаа муугаар ч юм уу нөлөөлөх тийм ээ. Тэр болгоныг хэн сэдэж чадчих. За тэгээ дээрэс нь бол би бол аль болох л одоо оролцогч нарагаа бүдрээх одоо би бол үзэгчдийнхээ талд байгаа. Оролцогч нар маань бүдэрд бүтлгүүтэх юм бол үзэгч нар маань инээн. Тийм болохоор би одоо эсрэг талд нь ажиллана гэсэн. Би энэ гоо үзэсгэлэнгийн машин зөвтгөрлөг талыг бариа явчих заяа. Чи энэ гоо үзэсгэлэн гоё сайхан юм намлаг ухаалаг зөөлнөө бариач хайг өөр шиг бай. За тийм. Гэхдээ эрсдэл болгонд бэлэн шижигнсэн сайхан залуучууд байлээ. Окей. За тэгвэл оролцогч нарууд улсын хүүхд залуучуудын театрын жүжигчид байгаа. За эрхэм үндэсний шүүгчдийн бүрэлдэхүүнээ та бүхэн танилцуулъя. Улсын хүүхд залуучуудын театрын жүжигчин шүүгч, соёлын тэргүүний ажилтан Оюун Туул. Ellen Beauty Academy гүйцэтгэх захирал, мейкап артист, шүүгч Цацрал Туяа. Тусгай эффектийн нүр хувиргагч, шүүгч Жаргалмаа.
олон сайхан бүсгүүчүүдийн гоо үзэсгэлэн залуучуудын өөтөө царайг дарж биднийг хөөрхөн харагдуулдаг мейкап артистуудаа шивлээ. За үзэгчдээ бүсгүй үлдээсэн цаг ирлээ. Өнөөдрийн манай Beauty Mongolia Монголын гоо үзэсгэлэн нэвтрүүлгийн маань өрсөлдөх одоо шижигсэн сайхан жүжигчин залуучуудаа өрий. Зочдоо огт авцгаана уу? Оролцогч нараа огт авцгаана уу? Гол баатруудаа хүлээн авъя. Улсын хүүхэд залуучуудын театрын жүжигчин соёлын тэргүүний ажилтан Оргил. Улсын хүүхэд залуучуудын театрын жүжигчин Дүлгөөн. Улсын хүүхэд залуучуудын театрын жүжигчин Зол Жаргал. Улсын хүүхэд залуучуудын театрын жүжигчин Анон. Улсын хүүхэд залуучуудын театрын жүжигчин Үлзий Наран. Улсын хүүхэд залуучуудын театрын жүжигчин соёлын тэргүүний ажилтан Аз Буян. Миний их шүүгчнэр сайн байна уу? Энэ талд бол ингээд заллангаа барай явчих байгаа шүү дээ. За охтууд энэ бол харж байгаа баг. Дандаа гоо үзэсгэлэнтэй өндөр үзэсгэлэнтэй төгс бүсгүйчүүд байна. Ер нь хамгийн намхан л гэхэд одоо метр 60-тай. Дандаа нүд нь юм алгалсан, дандаа гоо үзэсгэлэнтэй. Олон залуучуудын краштай, олон залуучуудын зүрхийг шархлуулж яваа ийм охтууд байна. За тэнд бол манай Дүлгөөн байна, их Дүлгөөн. Бас л олон охтуудын краш. Энэ театрынхаа бас олон сайхан гол дүрүүдийг эзэн. За энд сууж байгаа нөхөр бол Beauty Mongolia гэж энэ нөхрийг үүж байгаа юм би бас хаахаа. Дотоод бие. Дотроо бие. Альч юмараа илэрнэсэн шүү дээ. Дотоод болон энэ дотоодоо даачж байгаа. Би дөг тайрын контраст авах. Дөгийн гол үзэсгэлэнтэй харагдуулахын тулд би яаж. За бид хүүхд залуучуудын театрын бас авьяаслаг жүжигчин бас олон сайхан гол дүрийг бүтээж, олон сайхан дүрийг үзэгчтэй амьдлуулж байгаа манай Оргил гэдэг одоо миний оюутан цагийн миний ста хар багын бид ямар ч гоо үзэсгэлэнгүй байх үеийн айз та. Байх үеийн айз. За тэгэхээр гайхалтай 6 оролцогчтой амжилт хүсье. Тэгэхээр манай эрхэм шүүгчд маань бас нэвтрүүлгийн ихэнд сэтгэлээсээ хуваалцаад оролцогчд маань бас амжилт хүсээд үгээлхөө. Бид гур бол ямар ч гэсэн шудраг шүүн. Маш сайн шудраг шүүн. Тэгээд манай хоёр бол бас бодож байгаа. За туулагч манаас энэ театрын жүжигчдийг өөрсдийнхөө одоо өөрсдийнхөө дүүнэр юм чи ингээл бодож байгаа. Гэхдээ яг үнэхээр энд гарсан цагаас хойш би та нарыг өвч байхаа болсон. Тэгээд тий одоо бол би шал өөр хүн нэг шүүгч болсон байгаа. Тэгээд хүүхэд залуучдын театрын залуу авьяаслаг жүжигчид нарт одоо амжилт хүсье. Жүжигчин дүүн нартай амжилт хүсье. За ер нь бол манай шүүгчнэр өглөө ямар ч кофе уухгүй. Нэвтрүүлгийн багс өгчин гэсэн үг. Амттан өрөөсөө хэрэггүй заа юу. Шүүгчнэр 2-3-аараа нийлээл амттан бариад байх шаардлага байхгүй. Ямар ч юм хахуулын шин чанартай байхгүй шудраг шүүн өнөөдрөөс эхлээд эгчдүүсийн холбоо бол төр тасарсан гэсэн үг шүү. Бидний хувьд бол асар том шалгуур болж байгаа. Яа тэгэхээр миний хувьд бол одоо нэг хүнийг юм хөөрхөн сайхан болгох чиглэл рүүгээ одоо ажилладаг болвол өнөөдрийн одоо энэ уралдаан тэмцээнд энэ нэвтрүүлэгт маань болохоор энээс тис өөр бас чиглэлүүд орж ирж байгаа. Тэгээд тэрнээс надад илүү сонирхолтой, та нарт маань ч гэсэн бас сонирхолтой байх гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд бүх залуучуудаа амжилт хүсье. Миний одоо төрөл жанр ажилтдаг киноны төрөл жанр бол экшн, тэм цуснуудтай төрлөдөг. Тэгэхээр жүжигчдийн хувьд нөгөө нэг дүр хувиргал жүжигчин болгон мейкапа хийж сурсан бас тодорхой туршлагатай байгаа. Тийм болохоор ингээд шүүлтийн үед айгүй их тийм ялагчийг тодруулахад хүндрэлтэй байхах. Тэгээд оролцогч нартай амжилт хүсье. Тэгээд оролцогч нарынхаа ерөн сэтгэлийг сонсъё. Ямар хуу маягаар өрсөлдөе гэж бодож чинь. За ерөн хинтээ баг болмоор байна гэдэг шиг тийм ээ. Орглоо. Яг хинтээ баг болох гэсэн тийм юу бол алга. Яг одоо тэгээд угаасаа 3 хэмжээ 3-3-аар болно. Эдэн ч байсан хамаагүй. Бид нэр бол надтай болсон хүмүүс бол алнаа манай баг. Эдэн ч хамаагүй өрсөлдөө. Өрсөлдөн. За азаг. Одоо хайдлахын шүү дээ. Бид нэр бүгдээрээ л нэг хамт олон хэмжээжсэн. Тэгээд ойлголцоод эцэлдэл явна. Тэгэхээр бүгдэнд нь амжилт хүсье. Ингэж эхэлдэг юм да. Яг өрсөлдөөд эхлэхээр юм хамт орсон тий. Бас тэр амар юм болно гэдэг үгтэй. Жинхэнэ юм гарч ирж. Ямар ч гоо үзгэлэнгүй байж байгаа. Дотроо бүр юу гэж байхгүй. Дараа нэвтрүүлэг дуусаад хоорондоо үзэхээ байж мэт. Насаараа өрсөлдөж. За ануун юм. Би бол Оргил ахтай нэг баг болъё гэсэн хүсэлтэй байгаа дотроо бол яг гэх юм бол Оргил ахтай хоёр хамт нэг баг болж хийхээр ер нь яг хоёулаа заавал гэдэг хоёр хүн байдаг. Тэгээд орч бас Оргил ахтайгаа нэг баг болно гэж бодож байгаа. Тэгээд яах нь уусгалаа харъя тийм. Энэ бол гар нийлдэг. Тийм сайн гар нийлдэг. Гар нийлдэг хүмүүстээс би бас нэг юм болчихсон. Тийм
Хөх залуучуудын театрын Жулета зоологи Надад бол хин жалж байсан амгүй. Гэхдээ яг сэтгэлийн мөхөрт дэлгүүмөнд байдаг юм. Нөгөө оюутан ангиас амт ингээд дандаа ингээд хамтарч ажиллаж байсан болохоор. Ромео дүлгүүн зоологтой болов. Надад бол алинтай ч болсон гэж би бол хэлэхгүй. Би бол яг золоо үлцэн хоёртой л болмоор байна. Арай нэг гар нийлэх юм шиг санагдчих надад. За ярьлаасан тэгээд хин хинтэй баг болохын хамтдаа суглаагаар үзэх байх зөвлөлийн багаас суглааг бэлдэн. За тэгэхээр өрсөлдөх бүх шатны тэмцээнд бүгд амжилт. Биорийн Монголын нэвтрүүлгийн 6 оролцогч 2 баг болон өрсөлдөн. Баг тус бүр 2 эмэгтэй, 1 эрэгтэй гишүүнтэй байна. Тэд үндсэн тайзан дээрх ширээнээс цэнхэр болон улаан гэсэн сонголтоос өөрсдийн багийг тодорхойлох болно. Ингэснээр оролцогчид санамсаргүй байдлаар багт хуваарлагдаж, жинхэнэ өрсөлдөөн эхэлнэ. Баг тус бүр өөрсдийн нэр урай өгтэй байх бөгөөд өнгө төрх нэгдмэл байдлаа илэрхийлэх ялалтын богино үзүүлбэр бэлтгэж, өөрсдийн онцлог, эрч хүчийг тайзан дээр харуулах болно. Тулаан яг одоо эхэлж байна. Оролцогчдоо амжилт хүсье. Тэгээ оргил яа нэг юм сонин юм нүдний итгэлгүй болчихвол. Аднаа гэдэгсэн. Аднаа бүр харьж болчлоо. Бүр одоо дотроо тэмцэлдээ сууж шүү. Бүх тактика. Тийм бүх тактика боловсруулаад суужна. За нэвтрүүлгийн маань одоо дугаар болгоно. Тус-тусдаа сэдвтэй. Тэр сэдвийнхаа дагуу өрсөлдөнө гэсэн. За энэ удаагийн дугаарын сэдв бол ямар сэдвтэй болов? Сэтгэл хөдлөл. 2 баг тус бүр нэг сэтгэл хөдлөлийг сонгож, богино хугацаанд будалд хийж гүйцэтгэх нь. Тэдний зорилго бол зөвхөн гоо сайхан бус сонгосон сэтгэл хөдлөлийг нүүр будалтаар амьлуулах юм. Үүний дараа багууд сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн Монгол киноны хэсгээс богино үзүүлбэр бэлтгэн үзүүлнэ. Дараагийн шатанд хөгжөөнд тоглоом өрнөнө. 1 минутын дотор хамгийн олон сэтгэл хөдлөлийг зөв таасан баг ялалтыг байгуулна. Ингээд ур чадвар бүтээлч сэтгэлгээ мэдрэмжийн өрсөлдөөн яг одоо эхэлж байна. Гоо сайхан ертөнцийг аварна, гоё мац биднийг аварна. Биори дүрм байхгүй бид өөрсдөө дүрм. Нэвтрүүлгийн ивент итгэгчээр амьдрал бол аялал Delsi брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч амьдрал бол аялал Delsi Paris. Нэвтрүүлгийн ивент итгэгч би Ясер, би Попа Милано. Ань бодогнот юм даа. Хинэ ярта. Хэцэл юм шүү. Маа дүү мөгийн тоглоом. Мэддэг юм байна. Сүдэр гэрэл. Аха. Хаана вэ? Өмсгнээ бодог. Энэ сармас юм тий. Уншилтаа ч өөр. Надад. Шатаа. Зөвлөг. Мэтийн мөртлөө юм таслаг. Хагас мэт юм уу? За хэний бодох юм? Азаагчиг. Ямар гоё биш юм бодог харахаар бүр Ай гоётэй өөр. Оо Энэ ямар хүүхэн юм аа. Адамс дээр гоё юм шүү дээ. над чи юу юм? Хавдар юм уу? Энэ арчаалдаг юм жижиг савлаатай юм уу? Энэ тест юм. За. Би бол надад аваад явчих. Гэхдээ энэ аюу юу юм шүү дээ. Аваад явах аюу болж байна. Энэ Ядаж чи номерыг хараач. Энэний энэ бүтцийн хартаа нэг юм юу харагдаад байгаа юм. Энэ үнэрлээ. Ямар Яг гоё шигтэй юм тийм ээ. Энэ хартай. Яг шоколад чиг үнэртэй. Бүгд адилхан шоколад чиг. Аха. Тийм ээ, энэ яг шоколад чиг. Өндөр нь амар гоё юм. Энэ баг эцээр байгаа юм байна дөө. энэ сорвсон бот яа юм бэ? Наач баал ингэж хаж байгаа. Дараа үж бол. Миний хартаа сайн барч. Стадаар ингэ цүнхэн ч багтсан шүү дээ. Тэнгүүд амар. Цэнгэр өнгийн сармасны бодог даан гэдэг чинь цэнгэр өнгөөр хүмүүс боддог байх нь гэсэн. За. За залуусаа яаж бүтээгдэхүүн өдрөө танилцсан. Бэлэн залуучууд. Төр наашраарай. За наашир. Хоёр баг хоёлоо төр наашир. Чи таньж ийн үднээс юм. Юу? Би бол юу юм. Октод нь илүү сайн. Октод чинь өнгөөр нь ялгадаг. Яг хоёр ижилхэн өнгө тавьсан байж ижил.
Хоёр өөр өнгөцөө. Би бол юу гэж ялахгүй. За энэ дээр байгаа хоёр одоо энэ дээр байгаа бүтээгдэхүүнүүд бол манай Pupa брендийн бүтээгдэхүүнүүд байгаа. Охтууд маань илүү одоо хэрэгжилж үзээ чанар шансааг нь мэдэх баг. Миний сонссноор бол одоо маш тийм юу эко тэгээ Pupa ч одоо Италийн алдарт брэнд гэж юм. Бидний одоо хамгийн таалагдсан юм нь амьтан дээр ерөөсөө туршилт хийгээгүй зөвхөн юм байгалийн гэх юм уу байгалийн гаралтай шүүд юм өөрөөр тийм бүтээгдэхүүн чи. Тэгэхээр октод маань хэрэгжилж үзээд хэдүүлээ дараа нь гоё сэтгэлдээ хаваалцъя тийм ээ. За миний хувьд бол хэрэглэгч хүний үднээс бол уруулын бүдгийг нь шүтдэг бэст. Тэгээд хамгийн гол нь органик байгальд одоо хүний биед хоргүй байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдээр онцлог байдаг. Тэгэхээр Наран Beauty World-ийн төлөв бэлтгэлгүүрийн Pupa Milano-гийн одоо хамт олондоос талархснаа илэрхийлж байна. Тэгэхээр та бүхний дараагийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гол хүч тулгуур болох брэнд бол Pupa Milano. За нэвтрүүлгийн дүрэн бол 10 минутын хугацаа өгнө. 10 минутын хугацаанд өөрсдөө сонгогдсон сэтгэл хөдлөлийн сэдвээр одоо нүр будалтай хийгээд бэлэн болох нэ гэсэн үг. Одоо хэнийг бодох яах их баг дотроо шийдсэн байгаа тийм ээ. Хин мөр та өөрөө бодголох чанар бодог зөөх зүгээр тэрийг аваад өг гэхээр тэрийг авч өгдөө. Тэгээ андуурж авч өгч мөгөөд уруулныхыг аажихт нүднийхийг нь авч өгч мөгж балахгүй гэж. Тэгээд Тэмэрхүүл юм байна тест. Түрүү уруулын будгийг нь хумсны будаг уу гэсэн оргилын талаас нэг тийм сонсогдсон. Тэгэхээр зөөгчөл юм уу? Бага зүгээр ханих тусан. Дөлгөөн хоёрыг ялахгүй. Нөөхөд ер нь энэ бол одоо хумсны будгаа гэж итгүүлсэн юм. Ер нь бид нар андуурна. Бид нар чи ялгах гэдэг аюу хэцүү шүү дээ. Та нар чи маш олон юм гаргаж ирчээд ялгах юм өдөр нэг 2-3-ын төстэй ялгах. Босолтгүй нэг крем мэдэх бах. За кремийнхээ өнгийг асуувал тэгэл утаа шүү дээ. Манай багийнхаа хиний бодуулах гişүн олсноо. Олсон. За тэгэхээр манай эрэгтэй маань ямар үүрэг гүйцэтгэхээр хуваарлалтанд оногдов. Зөөдөг. Би жоохон даваад талтай би жоохон боднуудаа мэднэ. За ер нь бол цаг явж эхлээд 1 минут өнгөрцөн явж. За амжилттай цаг явсаа. За бид нар өрсөлцөөр байгаад ер нь нэвтрүүлэг явсаар байгаад цаг 22 цаг өнгөрсөн байна. Одоо тэгэхээр би нэг жоохон ядраад байгаа болохоор сэргийх гэдэг сандарлыг чинь ингээд тавих гээд нэг юм гоё бүтээгдэхүүнтэй ирлээ. Одоо манай нэвтрүүлгийг бас хамтран ажиллаж байгаа гэж байгаа. Асал Италийн алдарт Bottega дарс. Bottega дарс. Тий одоо энэ санд одоо энэ нэг ориглоо наашраа байж л да би энэ хоёлаа бас оюутан цагаас хойш энэ байхаг л хоож удаа илүү гоё бэрээ төрүүлж байна. За нэг барьж нэг гараараа зөөчих заяа. Юу руу зөөх юм бэ? Нэг гараараа нэг гараараа тавьсан байж байгаарай гэж байна. За орой болсон юм чинь бол энэ бол зөвшөөрөгдөж байгаа. Орой болсон болохоор манай хүүхд багчууд маань бүгдээрээ унтаж амарсан. Зөвхөн эцэг эхчүүд маань үзэж байгаа. 22 цагаас хойш болохоор иймэрхүү зүйл явж байгаа шүү гэдгийг үзэгчтэй бас хандаж хэлье. Түүнээс шууд өдрийн цагаар бол болохгүй гэдгийг би мэдж байгаа. За амжилт хүсье. За баярлалаа. Энэ ямар дарс гэж баяр дуусах юм бэ? Италийн алдарт Bottega гэдэг брэнд байна. Хүүхэлтэй. За хоёулаа ч удаа нэг үе одоо оюутан багт өмнө нэг юм байсан. Бас одоо дарс мар сууж үлдчихсэн. Том багчаад. Хөтлөгч маань бас айгүй хэцүү байсан. Эрэгтэй хөтлөгч маань ирээд манай эрэгтэй хүнийг уруу татаад айгүй хажууд нь. Манай хүн уруу татагдаад айгүй хэцүү байсан. Яг нэг нахахгүй яг байж байгаа ч тэ оргилхаа. Согтоолч юу. Согтоод бүр болцсон байж байгаа. За болчихё тэгвэл. За болоо амжилт хүсье. Нэвтрүүлгийн ивент итгэгч Италийн алдарт ориглон дарс Bottega. За энэ хоорондоос үзэгчтэй мэдээлэл хүргэх гээд бол манай нэвтрүүлгийн ивент төчээр ажиллаж байгаа, хамтран ажиллаж байгаа Pupa брендийнхэн маань одоо хүний арьс гэдэг бол маш юм эмзэг юм тийм ээ. Тэгэхээр хамгийн чанартай зүйлсийг хэрэглэх ёстой. Тэгээ манай Pupa брендийнхэн маань дерматологийн тестээр баталгаажсан. За хамгийн сайн чанарын Европ стандартаар үйлдвэрлэгддэг хортой бодис байх үнэн арьсанд ашиг тустай байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдгээр онцлог байгаа шүү. Одоо манайхан бүгдээрээ тун удахгүй манай эмэгтэй оролцогч нар маань бас бодог дууссаны дараа сэтгэлдээ хэлэх баг. Тэгээд амжилт хүсье. Төгс төгөлдөр оршихуйн төлөөлөл болсон эмэгтэйчүүд та бүхэн арьсандаа зөвхөн чанартай хэрэглээрэй. Тэгэхээр Италийн алдарт брэнд Bottega брэнд болон талархсан сэтгэлийн илэрхийлэл Merci брендийн хамт олондоо талархснаа илэрхийлье. Баярлалаа.
За залуучуудаа ер нь бол цаг яваад л байгаа шүү. Яваад л байгаа. Бид хоёр завтаага шимээл. Ер нь бид хоёрын нэлээд муудлахаас өмнө бодгод дууссан юм байна. За нэг амссан уу тий. Сэтгэлээ ч юм. Өөрөө бас бодохгүй зөвхөн бодолоо цаг яваад хахад ингээд амар сандраад өөрөө сандраад. Яна шүүж өөрөө байгаад надад багс аваад өгдөө. Чи хэлэл тий. За нэг амсч. Ер нь чихэрлэг баян дуртай юу? Хуурай дуртай. Манай ботига таалагдчихэв. Ер нь бол вино уусан мэдгүй. Энд ер нь вино сайн мэдгүй цагаанаар дагаж ямар хуурай чихэрлэг алинд дуртай өөрөө. Би жоохон хуурай дуу, баг зэрэг хуурай дуу тэгээд жоохон чихэрлэгдүүд юм байна. Яг медиум те. Одоо ямар вэ? Миний сонирхлын гоё зөөлөн вайн. Ийм амтагддаг шүү. Нөгөө нэг муухай амтагдахгүй тэгэхээр ч жимс амтдаг. Хоёр дахь ахад амсгалаар яг энэ завжнаар яг амт мэдгэдэндээ ахад нэг амсаа тий. Ер нь бол будаг зөөдөг хүнтэй байсан ч ялаа байгаагүй ч ялаа хоёр ихтэйг наашаа өгчүүл яа тийм. Хөөе наашаа ажилдаа ахаар идэв. Би энэ чи юу жийх вэ? Тийшээ хоёр хамсгаанаас л явна. Би яс өөрөө нөгөө бодолтонд оролцохгүй ингээд суугаад хахаар надаас аягүй хэцүү байдаг. Би чамайг бодоход энэ чи уг нь ажиллаад байгаа. Хүүгүй н ам замтай байна. Дундар нэг. Үлцэдэг шүү дээ. Би ер нь бодож хүн хоёр амтай байсан. Нэг амаараа угаад нөгөө амаараа ярмаар байгаа. Ити энийг идэ. За урал бодоход ингээд суугаад дуусчих чил. Оо за бүр. Улаан цагаанд гарсан юм шиг. Ясгол ер нь би нэлээд өсөж. Чой завэж араас хадгалаад шүү. Сандралаа амар нууж чи яг сандрах гэдэг юм уу? Гэлтэ чи. 3 минут. Мэдхгүй байна уу? Би харахгүй байгаа л мэдхгүй шүү. Би юу болж байгааг ойлгож байгаа ч юм. Та чи биш төг. Биш. Царал бодож байгаа багс. Манай хоёр мундагтай хүртлээ шүү. Вау. Манай хоёр мундаг шүү. Харъя л та би харъя л та. Аа бүр яа гэхгүй. Ой наад тэр бодог төгчч өгдөө. Зөөж. Түгчнээ. Юугаар түг? Түгчээд тахтээ. Түгээр яриач түгчдэг жоох шиг боддог. Энэ цацагдахгүй байна. Хэдүү би. За. Одоо ингэ Сармас жоох өнгөлөө. түгжигч юм. Сармас өнгөлөөгүй зүгээр. Сармусны бодог бол байна. Контгоо өгдөө. Бишээ. Сармасны бодог яа. Тэгэр өнгийн авчваа чи. Сармас. Биш дээ. За өг. Энэ тэгвэл энэ мөнгө яач. За. Ямар тэнэг юм? Зүгээр л хальтлан. Би өөрөө блошны аяг дуртай. Энэ тэгээд нөгөө яга саяны сайтаа тэнийг аваад өгдөг. За залуусаа дуусчихно уу? Дуусаагүй. Дуусаагүй. За тэгээд цаг дуусахад 10 секунд. 10. Наашаа харъя та. 9 8 7 6 5 4 3 2 1 цаг дууссан. За анаа холдоор. Холдоор яа. За ali тааш хадаа баярлж юу. Ага бодигтай гараа. Бодигсэн юм. Энийг бин муутай хүмүүс юм. Үгүй энэ би модод. Өнөختөө бин муутай чи ямар гавьяа бас ингэ ингээдлээ хөлөгцсөн. Хараач тээ. Хөлөөлгөө яадаг. Би нэг юм мэдлээ. За бодог төгждөг юм биш үү? Сая тэгээд цацсан. Би бодогоо төгждөг юм аа. Одоо энэ тасчаажтай бодог байж байгаа шүү дээ. Хинч хурч чадахгүй. Хинч орно. Энийг яаж ярьлаа? За бодолт дууссан 10 минутын хугацаанд өгдсөн сэдвийнхаа дагуу өгдсөн сэтгэл хөдлөлийнхаа дагуу бодолт хийлээ. За том удахгүй бүгдээрээ хамтдаа шүүгчдийнхээ үнэлгээтэй, шүүгчдийнхээ сэтгэлдэлтэй эргээд уулзсан. Ямж хүсье. Нэвтрүүлгийн ивент итгэгчээр өөрийгөө гэрэлтүүлээ Swarovski брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч өөрийгөө гэрэлтүүлээ Swarovski.
Бирэн Монголиа үргэлжилж байна. Тэгэхээр та бүхэндээ эхний даалгавар болох сэтгэл хөдлөл гэсэн даалгаврыг өгч хоёр баг маань маш гайхалтай амжилттай 10 минутын хугацаанд баяртай, гунигтай гэсэн даалгавруудыг өгөгдлийн дагуу маш амжилттай гүйцэтгэлээ. Тэгэхээр мэдээж багуудынхаа сэтгэгдлийг сонссон дээр баг тийм ээ. За 10 минутын хугацаанд одоо миний төвөгтэй үйл явдлын хажуугаар нүр бодгийн амжилттай дууссан хоёр багтай хоёуланд амжилт хүсье. За тэгээ мэдээж одоо шүүгчдтэй одоо өөрсдийнхөө бодгийн одоо миний энэ бодгийн яг энэхэн хэсэгт аз жаргал нуугч чинь энэхэн хэсэгт гуниг готрол байна гэдгээ тайлбарлах нэ. Танай баг ерөнхий байдлаар зоогоо. Яг нөгөө нэг театрын бодолт биш байсан болохоор ерөөхдөө нөгөө бүдэг. Гэхдээ айгуу тийм гэгэл өнгөийг сонгох гэж хичээсэн. Яг тэгэхээр манайх ч нөгөө нэг аз жаргалтай шүү дээ. Happy. Тэнгүүд тэгж бодсны үднээс ийм плашиг илүү төлхөө хэрэглээд тэгээ плашаасаа шууд нүд рүүгээ илүү ингэж шууд оруулаад өгсөн. Тэгээд нүднийх нь урталт аягүй саа тавьж өгсөн. Тийм бол илүү юм гоё сэргэлэн гэгээлэг харагдах юм болов гэж бодоод тэгээд тоотог мөнөөс айлуулах зайлс хийсэн. Тэгээд мэдээж уруулыг бас хүрээлээд тэгээд нөгөө шүүгчийн хэлснээр смайл жоох ингээд уруулыг жоох ингэж хүрээлж өгсөн. Тэгээд бас уруулын илүү их нүг ялцаалах тал дээр нь бас классик аягүй их төлөв ашиглаж өгсөн. За танай багийн үед одоо тэнд азаа бол үжээг үнэлсэн. Тэгээ оргилдвол ярих юм байхгүй үстэй. Яаж зөөснөө ярилтай юм шүү дээ. За ерөнхий мейкап амун. За манай багийн хувьд гэх юм бол ерөнхий айл болох бор өнгөтэй, бор бараан өнгөтэй суурьтай байсан. Сүүдэр яг нөгөө нэг нүүрний хэлбэрийг гаргаж сүүдрийг жоохон төлхөө тавьж өгөө. Тэгээд уруулыг бэж өнгөөр тод өнгөтэй болох юм бол гэгээлэг цоглог харагдчих магадгүй гэд ер нь бол бэж өнгөний уруулын бодог ашигласан. Тэгээд нүдний тэн гэдэг юм бол бор, цайвар бор, тэгээд гүн бор, тэгээд улаан өнгө оруулж ирж өгсөн. Ягаад улаан өнгө оруулж ирсэн гэхээр гунигтай гэхээр нүдний доогуурын улаалт үүсгэхийн тулд улаан өнгө оруулж ирсэн. Тэгээд дээрэс нь нөгөө нэг багийн гишүүн болохоор өөрөө юм хурц үзүүртэй хөмсгтэй юм байлээ. Тийм, ийм өнцгтэй хөмсгтэй. Тэгэхээр тэрийг нөгөө гунигтай харагдуулахын тулд шүүгчийнхаа зөвлөгөөг аваад өөр нь хийлж одоо доош унжуу болгож өгснээр арай гунигтай харагдах тал руугаа болгож өгсөн юм байна. Ер нь бол яг ингээ харахад бол өнөө маргаашгүй болсон юм шиг л харагдаж. Өвдөөд гуниглаад байгаа манай дүрийн одоо тэр цаац нөхцөн тийм байгаа. За одоо харин энэ бодолтаа бүр өнгө нэмхийн тулд за одоо жишээлбэл шүүгч оюун туулын маань одоо хүсэж байгаа одоо жүжиглэлт дүр гэдгийг холбохын тулд баг болгон даалгавар өгнө. Ямар даалгавар вэ гэхээр Монголын одоо үзэгч түмэндээ аль хэдийн сэтгэлд нь хоногшсон гайхалтай сайхан уран бүтээлүүд маш олон бий. Тэдгээр кинонуудаас нэг киног сонгоод тэр киноны хамгийн сэтгэлд хоногшсон хэсэг, хамгийн сэтгэлд хоногшсон харьцаа текстийг ч юм уу хийх. Тэгэхээр тус киноны дүрд одоо дор бүрнээ орох нэ гэсэн үг. За, баг болгоно бэлдэх хугацаа 5 минут. Амжилт хүсье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Баярлсан сэтгэлийн илэрхийлэл Mercy. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Impossible is Nothing Adidas Наран. Мэргэ ардын хэлсэн үгийг сонсцгоо. Энэ охины заяаны хань болох залуу нь зүүн гарт нь хөрвөл нүд орно. Хөх тэнгэр минь мэрэгэн ард үнэхээр чамд миний гарт заяаны хань минь хүрэх юм бол хараа орно гэж хэлсэн гэж юу? Тэгэж хэлсэн. Тэгвэл чи үнэхээр миний заяаны хань мөн байна. Тэгвэл манай гэрийн багна нь олж гал голомтонд минь үлдээч сүмбэ. Одоогор би энд үлдэж болохгүй. Мэргэн ардын үгийг дагаж
бусдад буян болох хэрэгтэй. Сүмбэ, одоо би чамаас хаашаа ч холдож чадахгүй. Чи намайг аваад яваарай. За. Сүмбэтэй гэж юм бэ? Сүмбэтэй гэж хий. Бүр сүмбэгээс урагшаа. Сүмбэтэй гэж хий. Би ч одоо эхэндээ үлзийн нарангийн харааг нь оруулаад хэлийн дастчихвол гэж бодлоо. Хэлийн даст. Гэсэн ашгүй хөх тэнгэр мэнгээ заа амтаас бүрэн бүтэнд байгаа юм байна. Чи нөгөө гол нь нүдний тоглолт нь ингэж идэг үед шиг санагдаад байгаа байхгүй яг камерад байгаа өвлөө тийм. Эхлээ шүүгчдээ заа би хараа орчлоо. Хараа нийшгээ камер болгоо заа биш сэдний хараа би хараатаа олсон. Тэчээд тэгээ араас нь хөх тэнгэртэй хараагаа байл. Тэгж байгаа дотроо бодож исэн сүбэдэгээ бодоо. Өндөө сүбэднийг дурлаагүй сүбэдэг бодож. За, амжилттай давлаа баяр хүргэе. Баяр хүргэе багтаа. За, дараагийн багийн үзүүлбэр. Миний охин. Чи аавтайгаа хамт явахгүй юм? Үгүй. Тэгэл аав нь хөөрхөн охиныг үнсий. Мөн чих хүлээсэндээ гэсэн шүү. Юу? Ээж тэгэж хэлээрэй гэсэн. За баярлалаа. За ёстой Монгол хүн болгоны сэтгэл шингэсэн гайхалтай сайхан уран бүтээлийн хэсэг байлаа. Зүрхэн шивнсэн өнгөж уран сайхны киноны одоо төгсгөлийн хэсэг тийм ээ. Гайхалтай сайхан байлаа. Яггүй мэрэгжлийн жүжигчид гэдэг юм бол даваа тал бол яг энэ шатад яг энэ цаг мөчид харагдж байгаа гэдэгт үзэж та бүхэндээ итгэлтэй байна. Сая энэ ч яг хиний уянга нусаад атсан. Харин тийм. Улсын хүүхэд залуучуудын театрын залуу уран бүтээлчд маань үнэхээр гайхалтай үзэгч би одоо сая яг энэ хэдхэн моментод одоо бүр хамаг ус босоод нүднээс нулимс гарсан. Маш гайхалтай байлаа. За баяр хүргэе амжилттай сайн давлаа. Одоо хамгийн чухал мөч шүүгчдийнхээ үнэлгээг зам мөн сэтгэгдлийг хамтдаа сонсцгоё. За хоёр багтаа баяр хүргэе. Яг түрүүнд би хэлжсэн те мэдээч нүүр бодгийнхаа төрхөндөө зориулаад ямар нэгэн дүр авах бол араас нь үргэлжлэн даалгавар нь киноны дүрүүд болсон юм байна. Тэгээд манай Дүлгөөний баг бол яг үлгэрийн киногаар аялуулж чадлаа. Энэ бол одоо бид бүхний багтаа үзэж өссөн маш гоё кино. Алтан өргөө гэж кино байгаа. Тэгээ энэ киноны ёроо юм бас Сүмбэ 3 гэд хүүхд бол мэднэ. За тэгээд яг тэр хараа оруулдаг хэсэг бол бас их гоё торгон мөчөлдөө тэр кинонд бас хүмүүсийн ерөн сэтгэлд үлдсэн хэсэг. Яалтчгүй гүйж очоод гарын барихад та нүд орно шүү гэж хэлдэг тэр хэсэг. Тэгээ цаашаа харин хөх тэнгэр гэдгийг би сондгоо. Тэгж хэлдэг билүү яа. Тэгж хэлдэг байна уу тий тийм баха тий. Ээж нь байна. Тэгээд ээжийн текстийг аваад үзсэн. Би бүр бодоод ямар сони энэ охин ч одоо хараа орчингуудаа хөх тэнгэр гэж хэлдгүүл ийм хэсэг байсан болов гэж бодлоо. Тэгээд нүүрний нэг басгаландаа дүр төрсөн мэдээж хүн хараа ороод энэ байгаль дэлхийг хамгийн түрүүнд харж байгаа. Тэртэйгээ уйлдуулаа киногоос зөв сонгосон байна. Тэгээ таарыг харсан чи ягаад ч юм яг тийм хөөрхөн үлдгэрийн хоёр баатар тэг үлдгэрийн киноны юм хөөрхөн хүү ох хоёр харагдлаа. Тэгээд баяр хүргэе. За оргилын баг уянгийн драмын кино зүрхэн шивнсэн үг гэд энэ орчин цаг үед бол бас гарсан кино ярнаас олон хүмүүсийн стал жинхэнэ зүрхэнд
шин сүхтэй хүн болгон л тэр төгсгөлт нь юу гэж хэлсэн бэ гэл тэр бол хүний сэтгэлийг маш их догтлуулж үзэгчдийг бас байлдан дагуулж чадсан кинонуудын нэг байгаа яалтчгүй. Тэгээд ерөөсөө л амьд харилцаа гэдэг энэ л дээ. Өнөөдөр киноны хайснаа буугаад үзэгчдийг хүртэл болцсон киног яг энэ жижигхэн зайд өнөөдөр жүжигчин хүмүүс амьлуулад өөрсдөө бас тэрэн тоглоод тэр амьд харилцааг бидэнд өгч чадна гэдэг бол яалтчгүй жүжигчин хүмүүсийн хувьд хамгийн ур чадвар өндөртэй байхад та хэд бол бас үнэхээр сайн тоглолоо. Бас л сэтгэл догдлож үлгэрийн ертөнцөөр аялчаа дараа нь Азаа оргил өрөөсгөөс сэтгэл догдлож нулимс яг гарангаа алдаад барьлаа. Би чинь шүүгч юм чи хамаагүй уулздаггүй шнэ гэж. Тэгээ үнэхээр манай театрын уран бүтээлчдийн хувьд байнгын форумтай байдаг болохоор тайзнаа олон сайхан жүжигүүд тоглогдож байгаа. Тэгээд энэ бас жүжигчин хүмүүсийн бас хамгийн том олзуурах хүчтэй зүйл гэдэг. Тэгээд амжилттай сайхан оролцож байгаа дүүнертэй бүгдээрэнд нь баяр хүргье. Тэгээд маш богинохон хугацаанд энэ жижигхэн орчинд бас бид бүхнийг киноны ертөнцийг маш хурдан тайзны ертөнцид авчирч аялуулсанд баярлалаа гэж хэлье. Эхлээд айгүй хөвгчлээ байсан. Тэгээд үнэхээр л нөгөө инээмсэглэлтэй дүр бол гаргаж чадлаа. Тэгээд араас нь уйлан галтлаа. Тэгээд бас Монголын одоо энэ театрын урлагийг одоо шинэ одоо гарч иж байгаа залуучууд маань ямар мундаг байгаа юм бэ? Ямар авьяастай юм бэ гэж дотроо бахархаад ижлээ. Тэгээ яг нөгөө өмнөх нөгөө будалдаар шүүлт хийжсэн бол одоо яг ингээд дүрдээ ороод ирэнгүүт ер нь бол бас үнэхээр будалтууд нас болсон байна л гэж харж байна. Энэ ч болохоор нөгөө яг нөгөө зориулсан гэрэл тавиад ингээд бас нөгөө энэ будалт жүжиглэлтэн чинь гэрэл маш чухал шүү дээ тий. Тэгээд ийм цэлгэр ийм гэгээтэд бас ингээд өөрийнхөө тоглоод ингээд гоё дотоод мэдрэмжээ бүрийг илэрхийлэхэд бас жоохон юм төвхтэй байсан болов ямар байсан бол мэдэхгүй байна. Бүр ингээд гоё нөгөө гэрэлтэй тайзан дээрээ бүр илүү байх байсан баг. Мэдээж үл та яг тайзан дээр яг тэр гэрэл мэрэлтээс шал өөрлөлтөө яг ингээд тэг ингээд операторууд ингээд байж ах ч бас ийггүй шүү дээ. Яг юм өстой юм мэдээсэн гэрэл чинь ийггүй. Тэгээд бас нэг өөрийнхөө ховцсон нэг сэтгэл санаа нэг бүрэн биш ингээд олдсноо өмсөөд ингэчгээлч яг тэгтээ яг тэгээд олдсноо л өмссөн. Тэг. Дотроо бол яг ингээд тэр нүдээ яг ингэдэг ингээд яг тэр деталь стиль харагдаад байгаа хүн. Тэгвэл яг хийх гээр яг нөгөө ичээд за угаасаа намайг тэгж татаж авахгүй байхтай холоос чи энэ ч нэг амар балаа харагдах юм болов яах юм бол гэж бодоод амар ичсэн сая л үнэхээр ичин л байла. За, туг амжилтад орсон. Энэ бол мэргэжлийн жүжигчдийн давуу тал байлаа. За, шүүгчтэй амжилт хүсье. 1 минутын дотор хамгийн олон сэтгэл хөдлөл таасан баг нь ялагч болно. За, манай шүүгчд бол оноогоо өгөөд явна гэсэн. За, хэн бэ? Чи юу? За. Билнэ үү? За, амжилт. 3, 2, 1 цаг явсан. Хамгийн ихнийг Сандрах. Догдох. За, дараагийн Ботрох. Санаа зов. Уурлах. За. дараагийн Бодлогочрох. Санаашрах. Санаа зов. Бодох. Алгасаа. Алгасаа. За. За. Баярлах. Яа. За, дараагийн Төвшөх, төгшөх, хаях. За. Бараг л гэдэг үг. Төгшөх. Ядарга. Уцаа. Яа, төгшөх. Төгшөхтэй төстэй юм уу? Төстэй юм уу? За бэлээ. Алгасаа. За. Сандрах. Дараагийн Гайх. За. дараагийн Ичих. дараагийн Ботрох. Ядрах. За. За. Хитээ. Миний хар бол тун амжилттай л явах шиг боллоо шүү дээ. Дургуц. Саны айхаа нэг хийж гэдэг. За, 1 минутын хугацаанд хамгийн олон сэтгэл хөдлөл таасан баг нь ялагч болох хөгжөө тоглоом байна. Хамгийн ихний баг маань оролцлоо. За, тэгээд танаас хэн сонгож байна? Манай шигтгэн. Шигтгэн өлзийн наран уу? За, байж өлзийн наран сонгогдод энэ талаа гарах. За, 3, 2, 1 хамгийн ихний явсаа. Ядраад байна. Баг. Гиз өвдөд дотор мухаараад бөөлжөөд
Тав өдөх. Цаг яарцаа юм ирсэн. Заалгас болно. Ичээд гомдоод тунаад. За гомдсон зүг. Айгаад энэ хамаг жишээг над дээр аваад байдаг нь яа тийм бэ? сандраад шок мох гомдсон. Өрөвдсөн. Зүг байна. Баярлсан тогтсон. Жаргалтай. Уралж байна. За зүг байна. Гомдоод тунаад ичээд уйлах гад яах юм бтэ өшөө хийгээчтэй надхаа. Гимшээд байгаа юм уу? За дараг юу яах юм бэ? Алгасан. За надхаа ичингүрэх догдох, баясах, сэтгэл алдрах, дурлах, хайрлах. За зөв хайрлсан. Яг туслаа. Энэ одоо бүх жишээг үзсээр хагаад дарлаа. Залаа ингэ үзээ. Дургуутсан, ууралсан, өрөвдсөн гэдэг юм. Аюу тийм муу жишээнүүдээр надад хийснэг хайрлсан дээр хийхээ болчихсон. Аа театрын шилхээ багт орсон доо ингээд ярьж байна. Манай багийн өөрөө юу вэ? Нэр өөрөө ямар юм. Бид нар өөрөө дөрөв шүү. За дөрөвдөө ажил да. Шүүгчид манд дүнгээ тавьсан. Тун удахгүй шүүгчдийнхаа дүнтэй хоёр багтайгаа эргээд уулзцгаая. Нэвтрүүлэг Бюрийн Монголиа буюу Монголын гоо үзэсгэлэн нэвтрүүлгийн маань хамгийн ихний дугаарын 2 дугаар шат хөгжөөн тоглоомын шат байлаа. 1 минутын дотор хамгийн олон сэтгэл хөдлөл таасан баг нь ялагч болно. Бүгдээрээ хамтдаа аль баг хамгийн олон сэтгэл хөдлөл таасныг хамтдаа харцгаая үзэгчтэй. Тун удахгүй эргээд уулзъя. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч өөрийн гоо сайхныг чөлөөтэй илэрхийл. Tulip Beauty. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн алдарт дарс Bottega. За нэгдүгээр үе буюу одоо бидний хамгийн эхлээд хийсэн зүйл маань бол мейкап байсан. За мейкап дээр нийлбэр оноогоор ориглын маань баг 22 оноо авсан байна. За төлөвний маань баг харин 23 оноо авсан байна. За мөн мейкап дээр нэмээд бид нар жүжиглэлсэн тоглолт хийсэн байгаа тийм ээ. За энэ дээр ориглын маань баг 28 оноо авсан байна. За төлөвний маань баг болохоор 24 оноо авсан байна. За ингээд жүжигчилсэн тоглолт болон мейкапаараа нийтдээ ориглын маань баг 50 оноо. За дэлгүүний маань баг болохоор 47 оноо авсан байна. За 2 дугаар үе буюу бид нэр хөгжөөнд тоглоом тоглосон тийм ээ. За энэ болохоор нүрийн хувирал гаргаад за энэ бид нар таасан байгаа. За энэ дээр болохоор манай ориглын маань баг 8 одоо дүр хувиргал таасан байна. За 2 дугаар баг буюу дэлгүүний маань баг 6 одоо дүр хувиргал таасан байна. За тийм нийлбэр оноогоор ориглын маань баг 58 оноотой болсон байна. За дэлгүүний маань баг болохоор 53 оноо авсан байна. За өнөөдрийн дугаарыг хамгийн ихний дугаарыг нийлбэр оноогоор 58 оноотойгоор ориглын баг буюу нэрчий одоо ингээд ихний дугаар болохоор нэр чэйж чадахгүй. Ориглын баг л гэсэн. Ямар ч байсан. Ямар ч хамаагүй 3 сайхан. Ямар ч хамаагүй 3 сайхан. 3 сайхан. За ямар ч хамаагүй 3 сайхан баг гэх юм маань эхний дугаарыг ялагч боллоо. Баяр хүргэе. За ямар ч хамаагүй 3 сайхан баг ихний өрөөг гэж сонсч одоо. За хайхтарлаа. За. Гоо сайхан ертөнцийг аврын. Гоо сайхан ертөнцийг аврын. Гой мац биднийг аврын. За дөрөвний баг маань нэр нь бас юу лээ? Яа тийм баг их маань энэ удаагийн дугаар дээр эдий одоо оноогоор дууссан гэсэн дараагийн дугаарууд дээр дөрүүлэх болго амжилт хүсье. За нэг сайхан ураагаа авчих та. Дараагийнхаа дугаарыг ирчүүчиг дуудаа. Тэгээ. Надад амар илгүй. Нөгөө ураагаа авчих. Энэ хүртэл өрсөлдөхөд сайхан байлаа. Тэгээд цаашдаа чирэгдэж өгөхгүй. СБ-ийн телевизийн 20 жилийн ойг тохиолдуулж за Бюрийн Монголиа 6 дахь жилдээ хүрж байгаа. 6 дахь жилийн өвөрмөц сонцлог бол илүү драм, илүү хүчрхэг, илүү
гал гарсан өрсөлдөөний бид та бүхэнд амлаж байна. Тэгэхээр яг энэ цаг мөчтөө Beauty in Mongolia-гаар ирмэлцээ. Бид нар бүгдээрээ үзэсгэлэнтэй та биднээс илүү үзэсгэлэнтэй. Дараагийн дугаар хүртэл баярлалаа.